Томилолт дуусаагүй. Хүмүүний нандин заяаг олж төрсөн хэн бүхэн энэ ертөнцид томилолтоор ирдэг. Харин тэр эрхэм томилолтоор ирж алаг дэлхийн хөрсийг тамгалахтан хол явсан ч би, ойр явсан ч би, бас алдсан ч би, онсон ч би. Ганцхан олдох хувь заяандан ажил хөдөлмөр авьяас бэлэг хичээл зүтгэлэрийн цадиг түүхэн мөнхөлж хойч үедэн алдар гавья ган үлдээх нь нарт хоробоод хүн болж төрсний гүн гүнзгий учруулдаг. Хүмүүн заяаны эрхэм томилолтон их орон Монгол улс Монголын радио, телевиз, киноны томилолтоор ургуулan баяжуулсан энэ хүн бол Овс аймгийн Давста сумын унган хүү Малчин ард чогдонгийн тогтох юм. Түүний амьдрал тохиолсон мартагдашгүй нэгэн томилолт бол 1966 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монголын телевизийн анхны дээд мэргэжилтэн бэлтгэх улсын бодлогын дагуу Алтан Москвад бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд телевизийн зураглаачаар суралцуулахаар томилсон эх орных нь томилолт байлаа. Өдөө мал хариулт малчин хүлд байлаа л да. Тэгээд 10 дугаар төгслөө. Тэгээс хойроо холлоо. Тэгс манай ахан бол тэр 1966 он хавар Улс аймгийн төвийн 10 жилийн сургууль гэж байсан. Ерөөс 210 жилдээ бас тэр үед. Сургуулийн 10-ын А гэж анги төгсөөд бид 34-ийг төгссөн. 34 хүүхдээс 6 хүүхд сайн төгссөн. Бус нь дунд төгссөн. Онц байхгүй. Манай багш нар одоо хатуу дүнтэй шүү дээ. Тэгэл тэр 6 сайн дотроос би яриа илүү онц нь олон байсан ч юм мэдээгүй. Эхлээд орлоо 113 хүүхдээс багш нар онторт. Тэгсэн аргачлал сүрэн гээд тангалын аргачлал сүрэн гэж манай захирал. За тогтхоо ямар хуваар авах уу гэж байна. Сэтгүүлчийн анги авъя гэл. Тэгсэн чинь яагаад сэтгүүлчийн анги авах гэж байгаа гэж. Тэгээ манай модон төгсөн шодрын хэмдэлгэр сэтгүүлчийн анги сурч байгаа захиа хүчээд хүрээд ирээ гэсэн ирэхүүдгэлээ. Одоо сэтгүүлчийн хойр ирээгүй дээ. Тэнд сонхны тэнд зогсож байсан гомжоо багш. Ойн тогтогч 8 дугаар ангиас нэг фото 9 маань барьчаагүйгээд энэ тэн зураг мураг авсан болоод яваад идэв шүү дээ. Энэ нөхрийн тэр зураг тараад операцийн ангид явуулчихлаа яасан гэсэн чинь. Аргачлал сүрэн захирал гомжоо багш өрний ингэж харснаа. Самжаа багш бич. Зураг тараад үгийн операцийн ангид бич. Тэгэл тогтох боллоо томилт ингэж хэлсэн. Богаан гэж юм үзээгүй. Тэгээд богаанд суулаа да. Тэгсэн чинь харсан чинь цааш харагт Улаанбаатар хотод одоо богсоо харагдаад үдлээ да. Тэгэхээр би нэг сайхан сэтгэл байгаа. Тэгээд би ч одоо манай аав дуучин дуулдгийнхан гэдэг ээж хөлөрдгийнхан юм удагтай. Тэгээд нэг дуулна л да. Тэгээд би нэг ийм дууллаа. Тэр нөгөө сэтгэл хөдлөөд тэгсэн Москва явж байгаа гэсэн тийм. Тэгэл эрдэм мэг сурахаар энхэр хүчин мордож байна элмэр тэжмэн тахудэ эрхэм сургалан хайрлану энэрэн асгсан эжимэн эрхэм сайхан суугаараа энхэрэлэн загсан үг танави эндэлүү бийлүүлж чадна. Тэгэд би бүх холоотын урлагийн дээд сургуульч нэг бэлтгэлэг нийлээд 6 жил сурсан. Дэлхийг тойрсон зураглаач гэвэл чогдонгийн тогтхыг хэлнэ. Орос, Хятад, Энэтхэг, Вьетнам, Герман, Чех гэдэг гадаадын 16 орны гайхамшигыг үзэгч олонныхон гэгэн мэлми гэрэл доюунд тогтох хүрэг сайн. Кампуч Вьетнамын дайн гэж одоо тэр дайны талбар дээр яг халуун згээс нь одоо сум сэрэх дунд ингэж одоо сурвалжилж авсан оператор бол та энэ тухайгаа бас яриач үзэгч болно да. Монгол улсын кино болоо телевизийн операторудаас зураглаачдаас гадаадын дайны талбарт яг тэр
дайм болж байгаа үед нь зураг авч яасан хүн би сандгүй. Би байж битгий. Гэхдээ энэ бол их сонин томилолт, хэцүү томилолт. Энд бол өнөө сонины хилцээр хэлж байсан гаждын дам гэж хүнд сэтгүүлч нэртэй сэтгүүлчлээ бид хоёр явсан. Тэгэл юунд хойшийн хотоос цаашаа 400 км газар тэр дайны голомт яг болж байсан. Тэгээд яваал байсан чинь ганц хоёр хүний шарил харагдаал эхлээл. Тэгээд энэ тэндээ жоохон шатж байгаа байш маш харагдаал явж яасан цааш нь гүнэр ороод ирэхээр зураг шүү дээ. 10 хороор шатсан хүний зураг. Тэгээд цааш нь өтрөн манайхаар өтрөн гэдэг ш тийм том талбай тэр чигээр шатаал. Байшин барилгуудыг дандаа байшин 2 давхар байшин нуус шатчих шиг. Хүмүүсийн өстө яргалсан байгаа юм тэнд. Шатаасан амьдэрч хүүх шуухтыг шатаасан хэвдээ. Тэгээд тэр тосхон шатж байгаа тосхон дээр шин хүүхдэд тэрсэн эмхтэй. За тэгэл настай хүн ингэж уулчихсан. Тэгэл тэн чин хагас амьд хүүхд байж байгаа шүү дээ. Тэгэл зураг аваад би ч марч. Тэгс гэнт зураг аваад явжаад тэгээ юм цааста дороосон хагасан цохож байгаа хүний зураг автал. Араас нэг хүн хүчтэй татлаа. Татгаад ухраагаад намайг хойш 1 метр гаруй бараг 2 метр шахан аваачнаа. Энд та зураг авч амжаагүй байна. Аппарат дуурсан бол энэ дэлгэрэх байсан гэж юу? Дамбуга нэг гисэн. Очоод нөөргаараа ингээд нойтон ачаар шиг халуун жигтэй. Тэр ч одоо гарын алах хөлрөн. Бас чихэн дотор хөлрөн. Миний бол тэгж байсан. Тэгэл манайр чинь тэр хөлсмөр харж яснаа. За тогтхоо энэ дайны талбар саяхан Франц Юманите сонины сурвалжийг сурвалж шалгацсан. Тэгэхээр би гарахтаа ямар хувь зай байд юм бол доо гэж гарсаа. Тэгээ өнөөдөр чинь ингээд амьд тусаад ирсэн дэх баяртай байна. Тэгээд амьд буцах юм уу, гүйч юм уу гэж бодоод би энэ Вьетнамд байсан тэмдэглэлийн дэвтрийг маш их нандин хүн бүгдийг бич тэмдэглэж явлаа. Хэрэг би өргөчих юм бол манай энэ хүүхэд одоо гэр орон тэгээд ах түүс тэгээд одоо миний ажил одоо тэг монголчууд байна нэг бас бүрэн гүйцэд миний дэвтрээс мэт ястай гэж тэмдэглэж байна. Тогтхоо чи яа гэж чи би тэр бодог юм чинь. Ерөөс ажил нөгөө кино хайсаар авч байгаа юм чинь 16 мм кино хайсаар авч байгаа юм чинь. Энэ ч одоо гологдлоор яана. Өнөөдөр сайхан видео ийм альс биш болохоор чинь тийм л явсан л да. За тэгэхээр таны амьдралд бас одоо хамгийн сонин содон томилолт гэвэл Монгол хүн анх сансарт нисэн энэ одоо үйл явдлыг та бас зураглаж үзэх жолондоо одоо халуун одоо яг байгаагаар нь хүргэсэн байдгийм аа халуун зэгээс нь энэ бас их сонин томилолт л доо. Нэг өдөр манай телевизийн кино үйлдвэрийн дарга Баттэр манай зурагчны өрөөнд орж за тогтхоо 2 цагт ордонд ордог хувцастайгаа бэлэн байгаарай гэсэн. Чамайг зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн оператораар явуулах гэж ёстой л чиний хөмсгний чинь үсийг тоолгошхон болж сонгосон шүү дээ гэж академич чадраа хэлжээ. Тэр үчин бид нэр зэдмал дарга болоод бусад одоо тэр төвхөрөөн уцаар авчаа сайдрын зөвлөлийн дарга нар дээр зураг авах болохоор тусдаа хувцж байна шүү дээ. Бид ч одоо засгийн газрын ордон зураг авчихад налаахан уурхаан гүн дөрөв зураг авдаг ус чинь 2 хувцтай байгаас яах вэ? Тийм байсан чинь яг бид тэгэл хосч юмсэл нөгөө зангаагаа зүгэл яг 2 цагт байсан чинь манай антин тойроод нэг микро автобус орж ирлээ. Тэгс манай усаа суудсан байна танд усууд. Манай фонса даштандаг оператор юмд орж найруулж энтер. Тэгэл явал ордонд орлоо, артлаа хаалгаар орлоо. Тэгсэн тэр жижигхэн танкамд нэг хэдэн хүн сууж харсан чи манай хэвлийнхэн үнэн сан тэгэл залуучийн үнэн бүх хэвлүүдээс яг нэг төлөө сууж байна. Тэгээ удсан ч хөө адиадаар ороод ирлээ. Тэгээ хороо нарын бичгэн дэр. Өхдөвийн та нар бид одоо нэг сухал мэдээ намжуул хэлчихсэн юм аа. Энэ бол Монгол хүн сансарт нисэх гэж байна. Тийм болохоор та нар тус улсын хэвлэлийн байгууллагуудаас сонгосон усууд, шалгаж сонгосон усууд Али Батолдоо гээд мэдээ нэр загсын редактор Батолд гэж хэлсэн. Г Батолд.
Чиний намтраа орсоор яриад та гинэ. Тэгсэн манер яриад өгсөн. За ойлгомжтой цаг алдаад яах вэ? Одоо бид нэр маргааш Москва нисэн энэ улсууд та нар одоо нарийн юмыг одоо хилцсэн Төвхөрөөний surдлын хэлцээр чойдрын төмөн дэлгэр одоо орж хэлж өгнө гэх. Тэгэнгүүт төмөн дэлгэр дарга орж ирээд бидэнд хэллээ. За ингээд та нар одоо ажил дээр очиод юу ягаарай. Сарынхаа цалин аавна орчилж. Тэгээд тусаа дэлгүүр байгаа. Одоо их дэлгүүр тусгаас гаргасан та нар орохоор. За орос дэлгүүр байгаа. Тэр савхны үйлдвэрээс очиж одоо савхан эдэл бэлээ аваарай гэдэг гэж байна. Тэгээд одоо гарах чинь үүдэнд гэрэл зурагчин байгаа. Та нарын зургийг аваад маргааш өглөө 6 цагт нисэхтэр та нарын паспорт гардуулна. Тэгс чи бидний дундаас тэр адиадар гарыг хийгээд одоо ингэ та маргааш та нар явна шүү гэхгүй юу? Тэр чинь. Тэгс чинь манай бидний дунд нэгэн тэгж байна. Гэр орондоо юу шилэх юм бэ? Даргаал гэж тэгс чинь. Гөө эн чинь хөөстэй болоод ихгүй юу? Зөвлөлтөд хөөстэй болоо ихгүй гэж ерөөсө саадлыг хэлж байгаа юм байхгүй. Дэлхий дахин мэдээлж байна. Зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Хөлгийн дараа зөвлөлт холбоот улсын баатар зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын сансрын нисгч Владимир Жанибеков наримдах Монгол Ард улсын иргэн Жөгдөр дэмдийн бүрэрэг чанарын бүрэлдүүнтэй олон улсын баг хөлгийг жолоодож байна. Жилийн өмнө одоо хүрэрэгчийн аав ээж одоо ганц зургийн аав ээж дээр очиж зураг авцсан байсан. Нууцаар тэр нөгөө манай наран жаргал одоо нэвтрүүлэг хийх бэлэн болцсон. Гараагүй. Тэр гарах болоогүй байсан л да. Тэгээд жилийн өмнө очсон юм чинь тэр энэ залгуул тэгэл ингээл яваад өснө л да. Тэгэл тэнд чинь ажиллаад Остон дээр төв телевиз дээр бид нар тусдан өрөө 3-4-өөр гаргасан. Тэнд бид нар ажилтдаг байлаа л да. Тэгээд нэг 20 хэд хоног ажиллаа. Тэгээд сансрын нислэг болсон. Бид нар ч одоо бөөн баяртай л усууд ажиллаад их цаг нар их ажиллаж л шүү дээ бид нар. Тэгээд ингээл сансрын нислэг буух шафраад буугасан чинь яг одоо буулаа шүү гэж ингэж орсууд алгад шал ингэж буудгүй. Дахин дойрч ирээд буусан чинь манай тэр том танхимд 20 хэдэн инженерүүд орсууд. Тэгээ манай хэдэн хүмүүс байсан. Тэгэл буусан чинь тэндээс орс хэлжсэн л та. Тоглож хэлж байгаа юм л да. Хараараа Монгол зөвлөлтийн найрамдал сансраас ч гэсэн салж чадахгүй байх шүү гэл. Тэгж байж үлээ. Тэгээд тэнд бид нар шууд нэвтрүүлэг хийдэг гэсэн дандаа. Тэнд хийсэн нэвтрүүл шууд цацна, энд төлөөж яваад нэвтрүүлдэг. Тэгээ бас бидэн дараа нь манай хиндэнд орж найруулагч. Чойжл Максрын чойжл манай дарга. Тэгээ манай Даштандаггүй. Энд төр нийлээд өндönd сансар төрх зам. Оддын аханд үсгэж 2 баримт кино хийсэндээ одоо ч гэсэн телевизээр хаяа гардгийг. Та бол ингээд маршал Юмжаагийн цэдэн балгасан одоо баримтт уран сайхны түүхэн ийм 5 ангид киног бүтээж үзэгч олондоо ирсэн. Энэ кино бол ер нь ингээд хэдийгээр нэг хүний амьдралыг яриад байгаа, нэг хүний амьдралаар сэдвүүлсэн юм шиг боловч Монголын төрийг 40 жил, 50 жил барьсан энэ хүний тухай энэ бол бүхэлдээ Монгол улсын түүх болсон гэж ингэж судлаач дүнэлдэг. Тэгээ энэ киног ер нь хийх санаа яагаад төрсөн юм бол одоо нэг уран бүтээлчүнд нэг сэтэл байдаг та. Би Москва киноны дээд сургуульд өгсөж ирээд 3 сарын дараа нэг өдөр намайг манай дарга нар за засгийн газрын ордонд орж зураг авна шүү гэдэм байна. Тэгэл яг одоо засгийн газрын ордонд орж явж бас хувц сунаар яаж ч янз бүр явал тэгс чи бүр Цэдэн балдарга явж тийм байна. Тэгсэн Цэдэн балдарга нэг ингэж харснаа харцаа тогтоосноо бусууд хараад ингэчэл
нөгөө гаднаас төлөөлж хүлээж авчлаа. Тэгээд ингээд тэрж эхэлсэн. Тэгээд дараа нь хоёр дахь орсон чинь тэгж гэн жалан аажууд дарга, жагварл дарга, хэн дарга байсан, моломж амс дарга зогсчих суслал авчаан дарга. Тэгээд над руу ингэж харснаа. Гэхдээ чи Москва сургууль төгссөн хүн юу гэж байна. Тийм гэлээ. Төгсөж чинь. Тэр Москвагийн сургуульчийг сайхан сургууль гинлээ. Би одоо хоёр дахь хүүгээ тэрэнд явуулсан гэсэн бодолтой байдаг шүү дээ. Гээд тэглээл дээ. Тэгэнгүүт л тэр туслах нь за дарга төлөөс ирлээ гэж урчиж байгаа. Тэгээд тэрнээс цааш нь зураг би зураг авдаг. Аль даргыг дарж энд янз янзын томил дээр явна. Манай оператор ч явна шүү дээ. Тэгэд 1980 онд нэг сарын турш баруун 6 аймгаар Сэтэнбал дарга явж ажил байдлаа танилцчих явсан. Би тэгээд дагж явсан л да. Тэгэхэд аавынхаа үйлжэн дээр очиод манай сэтгүүлч зураг авуулсан фото зураг. Тэгснэ гэнт наваа тэгж байна. Чи энэ нутгийн хүүхдүү гэж байна. Тийм ээ гэсэн чинь хэний хүүхдүү лээ гэдэг. Бүр гайхаад манай аавыг та танихгүй байхаа. Чогдон гэдэг одоо тэр өвлжээ тэр харагдаж байгаа гэлээ л дээ. Тэгээд тэгж хоёр удаа сольж утсан. За тэгээд 84 он хүртэл чинь би ер нь дагалдаж Сэтэнбал даргын зураг авдаг байлаа л да. Тэгэл тэр хүний Монгол орно гэсэн сэтгэл. Тий хүн ардаа гэсэн сэтгэл. Тэр бүгд л харагдаж байгаа юм шин. Тэгээд би ер нь энийг тэгэл би ийм л байд юм байна. Төрийн тэрэг гэдэг чинь боддоо л явжсэн. Улс аймгийн давс цомын дарга гам болд гэж одоо байна л да. За тогтхоо даргын шарил маргааш гэж. Чи тэгэхээр аппарат техник бэлдээд яг маргааш 4 цагт бэлэн байгаарай гэж байна. Очроод ерөнхийдөө хэлсэн юм байна л да. Вал дарга маань насан гоод боллоо. Хаана оршуулах уу? Тэд эсвэл Усрын явуулчих. Тэгвэл яасан? Болохгүй. Ард түмэн хэцүү шүү. Ер нь төрийн далбаа бүхэл гэж хорон даяар гашууд зарлах юм байна гэдэг. Ихтэй харин 3 хоногоор 5 хоногоор гашууд зарлахгүй. Төрийн далбаа бүхэл гэж. Засгийн газрын хувьднаас шарилын гаргах юм. Тэгэл тэр оршил бол тийм одоо олон хүн зогссон тэр өглөө өөрөөр огт үзээгүй юм байна. Тэгээд энэ хүн чинь хүнээч монголчууд ингэж хүндэлж шүү гэж бодоод тэрэндээ уйсан хүн ч байсан, өдөө арчсан хүн олон тэр хинондор ганлаа. Тэгээд ер нь энэ хинаа тухай уг нь би бол нэг мэдээний чанарын баг зэрэг зураг авах хэрэгтэй байхгүй. Тэгээд байгаа хальсаар зураг авлаа гэсэн. Бүгдийг авна гэл. Тэгээд зураг авсан. Тэгээд тэндээс эхлээд би ер нь кино хийж үзье. 15 жил материал суглуулсан. Зөвлөлт болоод улсын кино архив. Бүгд найрамдагчдаар улсын кино архивдаас материал суглуулж тэр кино хийсэн л да. Жишээлбэл Сэтэнбал дарга Мав Цэдүн гойтой уулзж гарыг өсөрж байгаа. Тэгээд Сталин дагуулж ямар ч зураг тэгээд бус зураг болсон баг тий. Тэгэл хийсэн. Тэгээд 158 цагийн материал сугалсан байсан. Эхлээд ингээд цуглууд үсгээд 37 тэмдэглэл нэвтэр байгаа. Тэр яасан. Тэгэл тэндээ суглуулсаар байгаа. Тэгэл кино хийсэн чинь 6 цагийн кино болсон. Тэгээд 2004 оны 6 сарын 22-ны өдөр соёлын төвөргөнд үзүүлсэн киног. Кинонд бол жалан аажууд дарга, молон жамс дарга, ерөнхий сайд содном гоё ирж үзсэн. Тэгээд баяр хүргэлжлээсэн. Тэгээд тэр 6 анги киноноос өршөө нэгтэлж үзээд 5 анги болгосон. Нэг ангийг хассан. Одоо 5 ангиар гарна л гарч байгаа л да. Маршал Юмжаагийн Сэтэнбал кинон Юмжаагийн Сэтэнбал гэдэг их хүний амьдрал тэмцлэр дамжуулан Монгол улсын 50 жилийн түүхэн цогцыг товчоолон харуулсан манай улсын анхны туйлшийн баримтат уран сайхны том бүтээл болсноор онцлог юм аа. Тэгээд би Сэтэнбал даргын тухай материал суглуулад архив өргөж яасан чинь
филологийн тухай материал олдсон юм аа. За ингээд энэ филологийн тухай материал олдод авлаа архив бас хэрэг болно гэдэг. Тэгж байтал чи Батбанк дараагийн тухай материал олдлаа бас архив. Энэ гурвын суулуулаад бүх архив материалыг суулуу энэ гурвын материал суулуулчихад за ерөөсөө би Сэдбал дараагийн киног ингээд амжилттай болчихвол филологийн тухай киног хий. Бас энэ чинь 160 цэцэрлэг барьж өгсөн найрам зуслал мослон гэж хийсэх гэж урын морд ингээл хий. Тэр Орос жирийн Орос эмэгтэй Монголд ингэж өөрийнхөө санаачлал хийгээд байгаа шүү дээ. За тэр зас дэмжсэн л байх. Хий. Дараа нь Батбанк гэдэг хүн бол 16 жил манай төрд ажилласан. Сүүлийн 6 жилд нь ерөнхий байсан, дарга байсан ерөнхий дарга. Тэр энэ хүний тухай кино хийгээд би 3 ангитай кино хийсэн. Батбанк дараагийн тухай. Монгол улсын төр засгийн жолоог 50 жил өрсөн эмжээгийн цэдэн бол Жамбын Батбанк нарын ажил амьдралыг олон өнцгөөс нь харж халуун сэргийг үйдэн цуглуулж кино хайсан буулган түүхийг бэлдээсэн тогтох танд Монголын түүх баярлах болно гэж соёлын гавьяас зүтгэлтэн зохиол зэтгүүлж бэлгийн Норвегийн хэлснээр тунжиг үнцэнтэй үгүй. Таны хувьд бол одоо баримт дуран сайхны 30 гаруй кинонд ажилласан байдаг. Үүнээс одоо бас найруулагчаар нь өөрөө зохиогчоор нь дээрэс нь одоо оператораар нь зурглаачаар нь ажилласан ийм одоо тохиолдол 20 гаруй кинонд байдаг. Тэгэхээр ерөөсөө их нямбай ажиллагаа, нэгт нямбай ажиллагаа, тооцоо судалгаа тийм ээ дээр нь одоо авиас байж иж бас одоо ингэж зохиогчоор нь найруулагчаар нь зурглаачаар нь ажиллана л да. Энэ бас их тийм амаргүй л хөдөлмөр юм байгаа шүү дээ. Ерөөсрөнгөө бид хоёр Говьалтай аймагт томилд аваад бид Чандуун суманд өвөл 2 сард очив. Тэгээ зураг аваад нөгөө сургуулиудаа хийгээд нэг айл дурлаа. Тэгсэн эртний хүн ширэг хүн байна. Өндөр нуруутай туранхаа тэгээд гэзэгтэй бүр нөхтлээ гэзэгтэй. Тэр үед бүр ганцаар байсан байх. Тийм гэзэгтэй хүн. Тэгээд ингээд суужсэн жаз руу харсан чинь янгир ингээд суудчихсан. Нэг хүн зогсож. Энэ ямар сони гэдэг юм чинь энэ манай нэгдлийн дарга Базар гэж хүн байна. Энэ хүн бол биологч хүн. Тэгээ янгирыг Монгол ямаатай эрлэжүүлээд одоо 3000 эрлэж ямаа байна. Гэдэм байна. Гэхдээ ямар сони гэдэг. Тэгээд ерөөсрөнгөтэй хоёул очиж Базаргайд уулзсан чинь тийм ээ тийм. Тэгээ хинаа хийхэр болоод ер нь хинаа хийгээд. Тэгээд хөөц 4 жил хийсэн. Чих хамар хоёрын дэндүү хөгжсөн Янгир гэдэг нэмтний амьдралыг судалж хийсэн тогтхын Янгир кинонд алтаарч үнэлмгүй олон сайхан дүрсвэ. Үүний нэг нь хадны орой дамжин нисэх адил дүүлж ява Янгирийн ишигний дүрсийг таслалгүй авсан онцгой нэгэн хэсэг. кг дуран 5-6 кг хөл, халис, дуу чимээний аппарат сэлтэн үрээд зүрх алдам цавчим хаданд зэрлэг онгон амьтны хойноос хөөж зураг авсан гэд боддоо. Янгир өтлөхөрөн эврийн дахан болдог юм гинлээ. Янгирийн сүргэн гүйцэж чадхан байдаг юм гинлээ. Насны эцэс дөрвөлөөд мацаж гардаг юм гинлээ. Нартад түүний тэхийн зөксөөл гэж нэрлэдэг юм гинлээ. Өндөр аргалоос эврийн дийлээд халдаг юм гинлээ. Өнгө торчлонгоос нэгэн тэгээд
дуттдгийн гинлээ хэмээн харамсал, гуниг, баатарлал шингэн дүрсэлсэн байдаг. Энэ кино манай Монголын баримт киноны шилдэг кино болсон. Тэгээд Чехословакийн кино наадам, Германы кино наадамд очижсэн л да. Би Чехословакт явахад манай Яндан дорж нариулж явсан. Германы явахад би тэр наадамд оролцож ирсэн байна. Тийм түүхтэй. Тэгээд намайг ангирын тогтох гэж намайхан шугалцаад байсан. Тий. Танд одоо ингээ 1000 хүмүн план авч явхад ер нь бол сэтгэлд чинь оногшоод үлдчихсэн тийм дурсамжтай планууд, тийм зураг авалт ер нь байх уу? Хаднар зогсчихсан 2-3 янгир байсан юм байна л да. Тэгээд ингээд тавьчаал явуулсан. Хит өнгөрөөл ороод ирлээ янгир. Тэгсэн чинь зураг авч дуусаад нэг доош өнгөрөөл гэсэн чинь 0 сард ирсэн. 1981 оны 4 сард одоо сансрыг суулсан шүү дээ. 3 сарын 22-нд ирсэн л да. Тэгээд бууж ирэхдээ буугаад ирлээ гэсэн чинь нөгөө нэг хоос сул эргээд илүү эргэл хийсэн шүү дээ. Тэгшээд буугаад ирсэн чинь өөрөөр ирэх нүс нүдэрхэд ирсэн шүү. Одоо хүртэл мартдаг. 83 онд Энтхийн шин дээлийн хотод юу яасан? Азийн стур тоглолт гэж 53 орн оролцсон тийм тоглолт болсон л да спортын. Тэгэхэд би англиэр гадарлаа л да. Тэгсэн чинь харин англиар дэлхийд бохорон алдартай Монголын тамирч орж ирэх гэсэн юм. Яг одоо шиг болсон. За тэгээд уран бүтээлч хүний томилт дуустдаггүй. Уран бүтээлч хүний сэтгэл үргэлж ундарч, үргэлж хийхийн төлөө, шинийг сэтгэхийн төлөө явдаг. Та тэгэхээр одоо ер нь ямар бүтээл дээр яг ажиллаж байна? Ер нь ямар бүтээл хийхээр зорж явах юм? Тэр 1974 оны хавар мал төлж явах үеэр манай Цэвэний Батарш гэж нэр сэтгүүлж байдаг шүү дээ. Сэтгүүлчтэй холбооны дарга өнтер байсан. Бид хоёр явд юм байна. Тэгээд тэнд зураг аваад явжсэн чинь гоё ер нь жижиг одоо төл малын тухай нөхөй. Гэтэл хоёр тэгс чи нэг хоёр хүүхэд хоёр хураг тавьчихсан. Нэг нь оочод нөгөө тавихгүйгээр нөгөө хурга тавираад чирэгдээд тэг уулахгүй юм. Тэгс нэг ямар гоё гэдэг зураг наваад фотогоор зураг наваад фотоаппарат явуулсан. Авчихаа тэрээс эхлээд энэ хүүхдүүд дэлхийн хүүхдүүд шиг нэг хэвэл яасан юм. Тэгтээ зөвхөн Монгол хэрхэн явцсан болно. Тэгээд одоо шар арьсны нэгэр цагаан арьсны гал юм гэж хэвэл яасан гэдэг. Тэгээд зөвхөн фото зураг цуглууллаа. Өнөөдөр хүртэл цуглуулсан фото зураг байна. Хэдэн мянгаад юм байгаа бах. Тэгээд энэ дээр болохоор зэрэг тэр анх миний одоо утгатай бол энэ фотоны нийлүүлээд фото өөрөөр гэрэл зургийн кино гэдэг юм гэж. Төрсөн нутгийн дуулал, нуурын дуун, Вьетнам орноор янгэр зэрэг 30 гаруй баримтат кинондон зохиогч, найруулагч, зураглаачаар ажилласан гэд бодохоор телевиз киноны 3 том мэрэгжлийн авьяасын голомт тогтоход бий гэж мэрэгжил нэгтээ нөхд нь үнэлдэг юм. Имжагийн цэтэн бол Батмөнх киноны дууны шүлгийг өөрөө бичсэн нэг талаар дэлхийд алдартай бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөнийх биз нөгөө талаас бурхан тэнгэрээс илгээсэн авьяас бэлгийн өгөдлөн уйггүй хөглөж явдаг хөдөлмөрч замтай холбоотой бизээ. Монголын анхны телевизэд ажиллана гэдэг бол энэ ховор асуудал. Анхны телевиз. Одоо 20-30 телевизтэй болчихлоо. Тийм ээ? Гэж бодлоо та. Тэгч одоо 40 анх телевиз хаалга 49 жил болж байна. Ирэх жил 50 жил болно. Тэгэхээр зэрэг миний хизээч одоо бахархаад танашгүй. Тийм миний хоёрт гэр бол Монголын үндэс олон нийтийн телевиз. Тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс энэ буйнаар би энэ 36 кино хийсэн. За тэгээд телевиз нэвтрүүлгийн одоо нөгөө нэвтрүүлүүд байна шүү дээ. Хэд хэдэн цагаар тэрийг бол тоолох аргагүй. Тэгэхээр би насан туршдаа Монголын үндэсний телевизэд өртөө өшөө юм хийх ёстой. Баярлалаа гэж хэлдэг.
Тохомны хөл Северэг энүүгүй томилолтоос томилолтонд мордсон Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ахмад зураглаач Чогдонгийн тогтох анхны дээд мэрэгжилтэй телевизийн зураглаачийн томилолтөд өрлөн Алтан Москвагаас ирсэн. Хонгор шаргал үстэй 20 хэдхэн насандан гардан авсан тэрл томилолтоор тогтох зураглаач Монголын телевиз гэсэн энэ хайлын төгсөшгүй албыг хагас зууны турш үүрсэн шиг үүрэлцсэн. Уран бүтээлчийн томилолт дуусаагүй.